Сайн байцгаана уу? Намайг инх цэцэг гэдэг. Би Багнуур дүүргээс оролцож байна. Багшийн энэ хөтөлбөрт анх удаага 3 сард мэдээд анх удаа оролцсон. Тэгээд илэг маань нэг жоохон өвдөөд идэг гэсэн илэг л байх л та. Тэр одоо өөрөө л өөртөө аншилж байгаа юм баруун талаарх авирган доогоор өвдөл унтахаар нэг юм дүүжилчээд байгаа юм шиг их олон жил болж байгаа. Тэгээд ийм илэг цэвэрлэх хөтөлбөр байдаг гэдэг өрөөний маань нэг охин бас йог хийх явдаг. Йог бас багшилдаг байхаа тэр охин маань. Тэгээд тэр ярихгүй юу? Зандий багшийн ийм нэг хөтөлбөр байдгийн ихч би орох гэж байгаа гэдэгсээ өөрөө ч сая ямжсангүй бас ажил төрлөн зохицоо. Тэгээд тэрэндээ бас их баярлалаа гэдгийг би ийм гоё хөтөлбөрт намайг чирж оруулсан тест их баярлалаа гэдэг. Анх удаага би ер нь йог хийж үзээчгүй хийдэгчгүй тийм хүн л дээ. Тэгэл ер нь өвдөл имээр дарчаал явж идэг. Тэгээд өглөө босдоггүй нөгөө тооны одоо байнга л нөгөө нэгтлэн бодогч хийдэг болохоор компьютерийн ард сууж идэг. Тэгээ нөгөө нуруу өвдөн ер нь яриул их олон өвчтөд толгой өвдөн гэл өглөө босхосоо айгүй хэцүү өглөө босч чадахгүй. Одоо яста нөгөө багшийн хэлдгээр 5 цагт босно гэдэг чинь алан байхгүй юу гэдэг шиг. Өөртөөгөө л тэмцэж явах шиг байсан. Тэгсэн чинь одоо би ерөөсө асуудалгүй 5 цагт босоод ингэ нөгөө хоол байд юм байна. Тэртээ тин хэлв тэр цэрэнд ижээд гэдэг эмхтэй хэлсэн баха тий. Ис шингэх өвчин гэдэг чинь тэр юм байна гэсэн нэрэл тийм байна. Бид нар оройтож хоол иддэг. Бид нар айхтар оройтож хоол иддэггүй ч гэсэн бид нар өдөртөө л хоол идэгтэй. Тэгээд орой хоол иддэггүйсэн ч гэсэн махал байд юм байна. Бас их хөндрүүлдэг юм байна. Зохистой идмээр юм байна. Юу таарснаа идмээргүй юм байна гэж бас их ойлгож авлаа. Энэ сайхан хөтөлбөрт хамрагдаад эрүүл болсондоо их баяртай байна. 2 удаа эхнийхт нь болохоор нэг дандаа өөхөн мөмлгөөд ингээд шар ногоон дуусан. Тэгсэн чинь сая болохоор бүр ингээд цэсний ногоон тийм би цэсээ авахулсан байхгүй цэсгүй. Тэгээд сая болохоор бүр ингээд цэсний ногоонтой юм юу гарсан өөхөн бөмбөлгөөд бүр ногоон өмнөхөөсөө илүү тэгээ бүрийн их гарсан. Тэгээд дахиад явал дахиад юм гарах нэ их юмтай юм байна гэж бодлоо. Багштай их баярлалаа. Та бүхэнд ч гэсэн эрүүл их сайн сайхныг хүсье.